Сайн байцгаана уу үзэгчдээ, One Design нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Би та бүхэнд архитектор, дизайнеруудын бүтээлүүдийг онцлон танилцуулан, дизайны салбарын шинэ сонин мэдээлэл, дэвшилтэт технологиг хүргэхийг хичээдэг лээ. Ингээд манай энэ удаагийн дугаар эхэлж байна. Манай нэвтрүүлэг өнгөрсөн луу жилд шилдгээр шалгарсан 12 барилгыг цуврал болгон танилцуулж байгаа билээ. Бидний танилцуулах шилдэг барилга бол Дүнжин гаруй худалдааны төв. Энэ барилга ямар онцлог давуу талаараа шилдгээр шалгарсан юм бол хамтдаа танилцуулъя. Архитектур булангаараа Япон улсад архитектор мэргэжлэр суралцж төгссөн, өдгөө Монголдо хийж бүтээх ажлынхаа эхлэлийг тавиад байгаа архитектор Ган Болттой уулзуулан түүний уран бүтээл болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудтай танилцсанаа. Кулбан булангаараа үеийнхэн дундаасаа хамгийн их бүтээлийг амьдралд хэрэгжүүлж чадсан дэлхийн алдартай нэгэн дизайнерыг онцлон танилцуулж байна. Çukursuz yok yol, yolumda çukurum bol. Yaşamsa sanki bir test, ineklik kar etmeksizin çalışmak gene de pes. Etme bu uzun bir hol, boş lafın yeridir raf. Kırık kanat uçurmaz, hareket gerekir kalk. Balakmış hangi daldan, bir bilsem harbi dalacağım. El alem olmuş hep han, alemde kaçak ki prof. Манай Дүнжин гаруй худалдааны төв нь нийтдээ 2 сая 600 мянган метр квадрат бод баригдах бөгөөд яг одоогийн байдлаар хоёр хоолны газар, хоёр том худалдааны төвийн блок баригдсан байгаа. Одоо 6 сард болохоор барааны блок буюу B2 блок, хоолны газрын D1 блок гэсэн хоёр блок ихний ээлжинд ашиглалтанд ороод дараагийн блокууд нь үргэлжлүүлээ залгаад ашиглалтанд орох юм аа. За худалдааны төвийн ерөнхий талбайн зохион байгуулалт харагдчихэв. За энэ дээр болохоор ашиглалтанд ихний ээлжинд орох B2 блок, за хоолны газар, за B2 блокийн зүүн талд болохоор мөн дараачийн ээлжинд ашиглалтанд орох 3 давхар хоолны хоол хүнсний чиглэлийн павильонуудын ерөнхий зураг харагдаж байна. За манай дэд бүтэц бол бусад газруудтай харьцуулах юм бол нэлээд онцлогтой байж байгаа. Хотын А зэрэглэлийн бүсэд тэгтээ бол хөдөлгөөний төвчрэл нэгтрэл байхгүйгээр онцлогтой. За худалдааны төвийн баруун талд бол 4 игнээ 2 урсгалтай ийм зам орж ирж байгаа. За зам бол худалдааны төвийн урдуур чигээрээ үргэлжлээд Улаастайн гүр хүртэл 6 км зам тавихаар төлөвлөгдсөн байж байгаа. За ер нь бол автомашины зогсоол бол ойролцоогоор 10 мянган автомашины зогсоолтой гэж төлөвлөгдөж байгаа. Худалдааны төвийн зүүн талд мөн өргөжөөд гайлын баталгаа дагуулах, барилгын материалын төрөлцсөн юм худалдааны зах бас бий болох юм төлөвлөгөөтэй байгаамаа. За ерөнхийдөө бол худалдааны төв маань дэд бүтэц талаас танилцуулах юм бол Дүнжин гаруйн гарам гэдэг худалдааны төвийн баруун талд хоёр урсгалтай 4 игнээ ийм авто зам бол ихний ээлжинд ашиглалтанд орсон байгаа. За тэгээд Дүнжин гарынхаа замынхаа уул зураар уршаагаа эргээд за Улаастайн гүүр хүртэл 6 км зам тавихаар ерөнхийдөө бол төлөвлөсөн байж байгаа. За худалдааны төв дотор бол ерөнхийдөө Axis брендийн камержуулалтаар бол гадна дотор талыг бол камержуулж өгсөн. За бүх гадна дотор талын хаалгууд, за худалдааны гарцсан дээр бол энэ камержуулалтыг бол суурилуулж өгснөөрөө давуу талтай болж байна. Худалдааны төвийн за дотор ийм хоолны газрын ерөнхий юм схем харагдаж байна. За хоолны газар бол нийтдээ 48 ширхэг павильонтай. За өдөрт бол ойролцоогоор 120-оос 150 мянган хүнд бол үйлчлэх юм хүчин чадалтай. За тэгээ бүх тоног төхөөрөмж худалдааны төвийн хоолны газрын тоног төхөөрөмжүүд, за ширээ сандал, за тэгээ агаар жуулалт, камер жуулалт зэрэг бүх зүйлийг нь бол худалдааны төвөөс бол худалдаа үйлчлэл эрхэлж байгаа хүмүүст бол тавьж өгснээр бас давуу талтай. За худалдааны төв дотор байгаа нэг том зүйлийг танилцуулах гэж байна. За энэ бол галын гидрант байгаа мэрэгжлийн гал сүнэгчтэй ашигладаг. За нийтдээ бол худалдааны төв дотор бол 70 ширхэг юм галын гидрантыг байрлуулж өгсөн. Ерөнхийдөө бол нэг цэгтэр 4 хушуу хогтлолцохоор галын гидрантуудыг байрлуулж өгсөн. За энэ болохоор хэрэг эрсдэлтэй тийм зүйл тохиолдох гэж бодоод бол галын нэг цэгтэр бол 4 хушуу галын гидрантуудыг байрлуулж өгсөн.
she want it, I can tell she want it. Want me to push up on it, for she know where I'm all on it. We get the party going, liquor flowing, this is fire. 50 and Jeremiah, #1, there's nothing higher. Get it, get it. I see you, baby. Work it, break it, break Won't you it just put it down, down. love? Get it, get it. Put it down, Work it, love. break it, break it down. Okay, she headed to the dance floor and she slowly started popping it. Something like my wrist piece, everybody got to watching it. Girl, you got that secret treasure, I'm gon' put a lock on. За тэгээд анх 2001 онд бид нэр 20 сургуулаа Монгол хүүхдүүд 15 яг Япон улсын Hokusai Kaiyo гэдэг ахлах сургуульд элсэж орсон. Тэгээ 3 жилийн хооронд бол маш их юм үзэж, маш их юм сурсан. Японы одоо ёс заншлаас ахуулаад дэг журам гээл бүхэл юмыг өөрийн хувийн зохион байгуулалтаас ахуулаад бүгдийг сурж эхэлсэн. Тэгээд захирал багш Иваки Нобуко гэдэг манай багш байдаг. Тэр захирал маань болохоор бид нарыг дуудаж ирээд яг хэн ямар мэрэгжилтэй болох уу, яаж Монгол улсыг хөгжүүлэх үү гэдэг талаар бидэрт маш их юм заадаг байсан. Тэгээд тэрэн дотроос намайг бол Монголын одоо хот байгуулалт, хот төлөвлөлт гэдэг юмнуудыг бүгдийг цэгцэлд сайхан болгосоо гэдэг үднэс намайг ер нь архитектор болвол яасан бэ гэсэн санал тавиад тэгээд би тэр талаар ер нь судалж үзээд ер нь сонирхолтой санагдаад тэгээд 2004 онд NBU Nippon Bunri гэдэг их сургуульд архитектор дизайны ангид орсон. Тэгээд Японы архитектор дизайны анги бол манай тэр их сургууль болохоор онцлог нь нэг ангид нэг төгсгөлтөнд зөвхөн 13 4 хүүхдэл байдаг. Тэгээд үндсэн ордог багш нар нь болохоор нэг яг архитектор дизайны хичээл дээр 4 багш ордог. Тэгээд нэг нь бол яг үндсэн багш нь, хоёр нь үндсэн багш нь. Тэгээд нэг нь болохоор яг магистрийн оюутан. Тэгээд нэг нь болохоор бүр гаднаас яг одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа зураг төслийн компани захирал архитектор хүнийг урьж авчирч цагаар багшлуулж бид нар сургадаг байсан. Тэгээд одоо 14 хүүхдийн чи одоо 4 хуваагаал бараг нэг багшны 3 4 хүүхдэл оногддог. Тэгээ яг тулж ажилдаг. Тэгээд тэр дотроо дундаа бас яг гадаад оюутан цорын ганц нь би байсан. Тэгээ эхний 2 дугаар курс хүртэл ерөөсөө юугаа ч ойлгохгүй тэгэж явж байгаа. 2 дугаар курсын сүүлээр манад нэг том бие даалтын архитектурын төлөвлөлтийн нэг тийм юу сонгогдож гарсан. Тэгээд тэрэн дээр болохоор яг ийм яг энд одоо тим харьцаатай ийм газар одоо ийм төрлийн байшингийн төлөвлөлт хийгэрэй гэд даалгавар өгөө. Тэрнээс хойш 2 сарын дараа тэр даалгавраа бүгдэндээ презентац тавьдаг. Тэгээ тэрэн дээр би болохоор яг Mercedes-Benz гэдэг машины шоурумын барилгыг одоо тэнд төлөвлөё гэдэг утгаар ийм бөөрнхий тэгээд өндөр мөртлөө яг нэвч шилэн тэгээд дээрээсээ ингээ харахаар бенз нэмлээ шиг харагддаг. Тэгээд ингээ тойроод шаттай дээшээ өксөх тусам одоо он хөгшрөөд бүр нэг дээр үеийн хамгийн анхны бенз уралдааны чиглэлээр гарч ирсэн нэг бол хамгийн дээр давхраас ингээ үзүүлэнгээ тавиал тийм байрлалаар ингээ хийгээд тэрүүгээрээ би бол презентац тавиад хамгийн их санал аваад шилдэг архитектор дизайнер гэдэг бас шагнал авч байсан. Тэрнээс хойш ер нь бол маш их урам ороод тэгээд 2008 онд төгсөхдөө яг төгсөлтийн дипломын ажил маань болохоор Монголынхаа хар хорийн хотыг сонгосон. Хар хорийн хотын шин төлөвлөлтийн ажлыг одоо 6 сар тасралтгүй өдөр шөнөгүй хийгээд макета бас хийгээд тэгээд тэрэн дээр юу байсан бэ гэхээр маш том хотод зохион байгуулалт хийсэн учраас макет маш том болсон. Тэгээд гэртээ хийж жагаад аваа гарах гэсэн чи хаалгаар багтахгүй. Тэгээд одоо яадаг гэлээ цаг болох гэдэг. Тэгээд макет голоор нь хуваагаад тэгээд далилгаж гаргаад тэгээд сургууль дээр авч диплом хамгаалжсэн. Тэгээд манай Nippon Bunri их сургуулийн одоо түүхэнд байгаагүй хамгийн том макет болсон. Монгол хүн тэрийг хийсэн байдаг. Тэгээд одоо очсон ч гэсэн манай их сургууль дээр байдаг. Одоо хүртэл. Тэгээд тэр чиглэлээр яваад сургуулаа төгсөөд House Японы амны орон сууцны компанид 1 жил ажиллаад. Тэгээ ер нь
Монголын мэдээллийг бол байнга авдаг гэсэн. Монголд ер нь барилга бол хэр байгаа бол доо. Монголд юм хийхээсэн гэсэн хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөд 2009 онд Монголдо ирсэн. Энэ болохоор Asia Fashion гэдэг NHK-гийн одоо Японы үндэсний NHK гэдэг нэвтрүүлгийн телевизээр гарсан манай Арима Хироюки гэдэг манай Япон багш бид хоёрын одоо нийлж ийм төсөл дээр ингэж ажиллаж байгаа. Энэхүү төслийн одоо яг явцыг харуулсан иймэрхүү нэвтрүүлэг байна л да. Тэгээ энэ төсөл маань болохоор бас маш их олон хүмүүсийн юу шаардсан. Тэгээд маш их онцлогтой Монголын одоо яг соёл түүхийг харуулсан ийм соёлын том цогцлбор барья гэсэн утгатай нэвтрүүлэг болсон байгаа. Тэгээ энэ болохоор NHK-гийн Asia Fashion гэдэг Япон хүн гадаадад янз бүрийн маш сонирхолтой гоё төсөл хийж байгаа энэ Япончуудын тухай харуулдаг ийм нэвтрүүлэг байгаа. Тэгээ манай багш Арима Хироюки гэж энэ хүн болохоор бас дэлхийн нэртэй архитектор Японы Фукуока мужид ерөнхийдөө үйл ажиллагаагаа явуулдаг. Тэндээс ер нь олон улс руу дамжаад янз янзын Орос, Европ гэл маш олон улсуудаар нэр бүтээлүүд нь бол гарч баригдаж явж байдаг. Одоо яг энэ үед болохоор би одоо энэ төслийнхоо яг яах ёстой вэ? Чи яаж төлөвлөмөр вэ гэсэн асуултанд би бол хариулаад Монголд одоо хот гэдэг маань маш эрчимтэй барилга баригдаж хөгжиж байгаа боловч одоо зогсоол ч юм уу те нийтийн эзэмшлийн талбай гэдэг юм ерөөсөө хаягдуулаад байна. Тийм учраас тэр төрлийн юмнуудаа илүү давуу оруулаад одоо жишээлбэл баг газартай ч гэсэн одоо Япон шиг олон давхар гараж барих ч юм уу тэр гарцыг хоёлаа хаяа гэсэн байдалтай юм хэлж байна. Бол манай гүш одоо илүү Монгол бүжиг, Монголын үндэсний бүжиг гэдэг соёл түүх бүжиг гэдэг юмыг илүү эндээс маш гоё оригинал концепт ялгарч гарч ирэх юм болов уу гэдэг үндсэн дээр энийг судалгаа хийгээд хараа явж байгаа. Тэгээ эндээс одоо санаа аваад те энэ бүжгийн одоо Монголын үндэсний бүжиг гэдэг маань маш их өөрийн онцлогтой. Эндээс одоо яг ийм хэлбэрүүд те концептуудыг ингэж илүү аваад элементүүдийн салгаж аваад энийг яаж одоо архитекторт тусгаж өгөх үү гэдэг тал дээр анхаарч төслөө хэрэгжүүлж байгаа байдал маань энэ байна. Энэ хотын дарга мөнх 2 гатаа уулзж байгаа. Мөнх 2 гатаа уулзж одоо ийм хийж байгаа гэдгээ бүгдийг тайлбарлаж макетуудаа хийж үзүүлж ер нь презентац тавьж ажил явуулсан л та. Тэгээ Монголдо ирээд яг ер нь яг л Японд одоо сургалт мэдлэг эзэмсэн учраас Японтой ер нь харилцаад ямар компани байна гэд хайгаад Bridge Group-ыг сонгоод Bridge Group-ийн одоо зураг төслийн хэлцээний дарга архитектороор ажилд ороод 3-4 жил ажиллаж байхдаа манай багш шоужилж авгаа болон Хироюки Арима гэд саяны Япон архитектор багштайгаа болон маш олон сайхан хүмүүстэй танилцсан л да. Тэгэд манай багш Монгол улсын гавьяат барилгачин архитектор чойжилж авч юм байгаа. Тэгээд багштайгаа би анх 2009 онд Bridge Group-ийн Bridge Construction гэдэг компанид анх Японоос ирээд тэгээд ажилд орсон. Тэгээд ажилд ороод эхний 3-4 сар хар хойногийн одоо Японы буцалтгад тусламжийн тийм музейн барилга дээр энэ барилгын инженер болон орчуулагчаар 3 сар ажиллаад хурж ирээд тэгээд яг Bridge-д ороод зураг төслийн хэлцээ хүлээж аваад зураг төслийн хэлцээний дарга болоод яг архитектороор ажиллаж эхэлсэн. Монгол хүн болж төрсөн. Тэгээ Монголдо одоо юм хийж бүтээх гэж байна. Гэтэл одоо яг Монголынхоо одоо цагаа гарч юм уу те газар нутгийн онцлог Монгол хүний одоо соёл Монгол хүн гэж одоо ямар одоо лайфстайл амьдралын хэв маяг нь ямар байх ёстой гэдэг тэр бүх сэдв тэр бүх юмыг бол багшаасаа би суралцж явж байгаа. Барилга архитектур гэдэг бол зүгээр нэг зураг төсөл барилга байгууламжийг барьж байна. Чи хүний бүх амьдралын бүх утга ухаан юу санааг бол барилга архитектураар дамжиж. Тэгэхээр Монголын газрын байр шид бол үнэхээр маш гайхалтай.
Яг л бид нар дэлхийн бөмбөрцгийн одоо элгэн дээр сууж байгаа гэсэн. Дэлхийн цэнгэг усны эхэн дээр сууж байгаа гэсэн. Одоо хойд өргөргийн зүүн хэсэг рүү манай Монголын нот байгаа шүү дээ. За энэ яагаад гэвэл бурхнаас аяасан байршилт. Яг л энэ хөрс болов шүү. Дэлхий яаж одоо хөрвж яж байгаа бид нар бол тэр маасаар нь хөдөлгөөс манай тэр тасараа унчихгүй шүү. Тэгэхээр одоо бид нар бол дээрхнүүд бол далайтай болоо сайхан гэж ястаа далайтай бол бас хэцүү юм байл. Чинь ус гэдэг чинь маш хүчтэй ш. Тэгэхээр одоо газар чинь ингээд сэмлээл ингээд тастаад аваад ус руугаа хийгээд ш. Би бол өөрөө одоогийн байдлаар Tippen Construction гэдэг өөрийн гэсэн компани байгуулад зураг төсөл одоо интерьерийн гүйцэтгэл дизайн тэгээд угсралт тэгээд бас хаус гэсэн одоо чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд өөрөө би өөрийн гэсэн одоо яг Tippen Construction гэдэг компаниг байгуулсан. Энэ маань бол илүү одоо өөрийнхөө дураар маш сайхан төлөвлөлтүүдийг зураг төсөл болон Монголд одоо амны орон сууц гэдэг юмыг байгуулахыг хичээсэн. Тэгээ яагаад тэгэхээр Монгол хүмүүс угаасаа эртнээс нүүдэлчин ард түмэн одоо яг нэг хотод ингээд бүгдээрээ бөөгнөрөөд ингээд сууршмал амьдралаар амьдрна гэдэг бол Монгол хүнд бол баг нэг одоо онц нийцэхгүй гэж бодсон. Тэгээд амны орон сууцыг хөгжүүлэхэд бол юу хэрэгтэй вэ? Японы ялангуяа бүр шилдэг одоо хамгийн орчин үеийн шилдэг дизайнерууд тийм дизайн технологиг оруулж ирээд өөрөө дизайныг хийгээд Монголдоо сайхан тий Монгол хүний одоо бие организм таарсан орон зайг шийдлийг хийж өгөөд тийм оригинал амны орон сууц Tippen House гэдэг хаусыг одоо хийгээд манайх эхэлсэн байгаа. Тэгээ манай одоо Tippen House-ийн одоо Япон талдах хамтрагч хүн маань одоогийн байл одоо ирсэн байна. Танака Хиронари гэдэг энэ Япон хүн байгаа. Энэ хүн болохоор одоо яг хаусаар бүр багаасаа дагнаад эхлээд явцсан. Дээрээс нь хаус одоо можан дээрээс нь инженерийн шийдлүүдийг бүгднийг нь одоо өөрийн биеэрээ ингээд хийгээд үзсэн одоо туршлагатай юм хүн байна. 今はきっかけはこのアクアグラスの改装の工事の方でモンゴル来ました。 Анх Монголд ирэх шалтгаан маань юу байсан бэ гэхээр одоо энэ Aqua Grass гэдэг энэ кафе байгаа. Кафе рестораны одоо дизайны интерьерийн дизайн ажил надад дээр ирсэн. Тэгээд би урд нь бас энэ тэнд ингээд дизайны интерьерүүд хийжсэн боловч яг миний хүссэн юунд хийдэг байсан. Хүссэн одоо хүсэж байгаа юмыг гаргаж ирж Монголын одоо юунууд можаанууд гаргаж чаддаг байсан. Тэгээд энэний одоо эзэн нь болохоор Япон хүн байдаг. Тэр Япон хүн болохоор надад энэ интерьер дизайн гаргаж өгөөч гээ би гаргасан. Тэгээд тэр зураг батлуулаад тэгээ яасан чинь одоо би бол энийг бол яг энэ зургийн дагуу хийлгэхэд бол Япон инженер ч юм уу те Япон можаан бол байхгүй бол энийг бол хизээж чадахгүй Монголд гээ тэгээд тэгсэн чинь нөгөө хүн маань Японд очиод энэ хүнийг дагуулж ирсэн. Тэгээ эндээс анх Монголд ирсэн шалтгаан маань тэр байсан юм аа гэдэг. 가슴속에 바람이 분다 그대 모습 지워져간다 후회란 꿈을 꾸면서 너를 그리며 За ингээд одоо энэ бас миний нэг бүтээлүүдийн нэг интерьерийн кафе ресторанагийн Aqua Grass гэдэг нэг юм ресторан байгаа. Энэ маань эхлээд яг энэ таазан маш юм намхан таазан авч хаяад тултан дээш нь сөхөөд тэгээ аль болох гоё юм гэрэлтэй өнгөтэй болгоё гэж болсон. Aqua Grass гэдэг маань болохоор ямар учиртай нэр вэ гэхээр Aqua гэдэг маань болохоор одоо далаа ус гэсэн утгатай тий хөөс мөөс юм дээр. Тэгээ Grass гэдэг маань болохоор яг өвс ногоо Монголын өвс ногоо Японы далаа гэдэг нийлүүлсэн маягийн тиймэрхүү концепт утгатай үг байгаа юм. Тэгээд тэр утгаараа одоо нартлын энэ бөөрийнхий Aqua маягийн имиж төсөөлөл гаргаж ирсэн юу хийсэн байгаа. Тэгээ хойдлын энэ дээр болохоор жоохон тавиур маягийн номын сан тэгээд сэтгүүл тий гоё ургамал энэ төр оруулъя гэдэг бодол оруулаад тэгээд
Энийг болохоор яг номын тавир юу яагаад ийм жоохон байх хэвээр юм. Нэг мөсөн турталт хийжүүл яасан юм бэ гэдэг утгаараа энэ дизайныг шинээр гаргасан. За ерөнхийдөө манай энэ хоёр дахь зал маань болохоор ерөнхийдөө энэ counter гэдэг юм тий. Текийг болоо голчилсан. Яг тэгэхээр энэ дээр бол маш олон төрлийн юм фоноос гадаадаас олон төрлийн юм коктейл энэ дэрж уух боломжтой. Тэгээд энэ текний одоо хэлбэр дүрс их энэ тэндээ юм бөөрнхий оруулж өгсөн байгаа. Энэ юу гэхээр нэгдүгээрт aqua гэдэг имижийг оруулж өгсөн. Хоёрдугаарт ашиглалтын орон зайг зөв ашиглахын тулд илүү хүмүүс их оруулахын тулд одоо энэ хэлбэрийг сонгосон байгаа. Энэ талтаа болохоор ерөнхийдөө ардуур ингээд тойроод хүмүүс ингээд 0 өрөөрөг орчдөг, випер өрөөрөг орчдөг. Тэгээд энэ талаар бас ингээд нэвт гардаг байгаа. Энэ талаар одоо нэвт гаргаад нэвт одоо ямар ч чөлөөтэй гарахын тулд энд ингэж ухаж өгсөн байгаа. Тэгээд энд ухаж өгснөөр одоо энд одоо хоёр хос ч юм уу те хоёулаа явж байгаа юм үйлчлүүлэгч нар энэ төр ингээд хоёулаа ингээд хоёр-хоёроор ингээд суухад маш тухтай. Дээрэс нь ажилчтайгаа маш ингээд ойрхон болдог. Тэгээ ингээд яриа өдөөд ингээд эн чинь бас юм угаалгаа хийн. Доторх хөрөгч бүх юм ингээд хин хиндээ одоо маш гоё ая тухтай юм орон зай гаргахыг шийдсэн. Бас манай энэ хаусын дээр нэг бас нэг онцлог нь болохоор модон хийц байгаа. Уулнаас авсан моднуудаа яг ингэж багцлаад ийм том тусгай хатаалтын системд технологиор хатаадаг. Ингэж хатааснараа ямар ч нэг 1-2 мм-ийн ийм гажилт үүсдэггүй, дээрээс нь агшиж янз бүр болдгоо. Яг батбик чанараа маш сайн хадгалж чаддаг. Тэгээ эндээс хатаасныхаа дараа Precat гэдэг үйлдвэрлэл оруулдаг байгаа. Precat гэдэг үйлдвэр маань болохоор маш том роботоор бүр яг цаад үйлдвэрийн аргаар углуур энтрээ гаргаж өгдөг. Тэгснээр маш их даат сайтай болдог. Тэгээ бас нэг манай шинэ технологи нэг бол ийм нарны энергийн одоо solar panel гэж ярьдаг. Энэ маань болохоор зүгээр нэг энгийн нарны панел биш. Ялангуяа шууд дээврийн материал нь тэр чигээр ийм тойл болсон байдаг. Тийм учраас одоо энэ 200 м квадратын айлын болон баг 90% одоо энергийг өөрөөсөө гаргах бүрэн боломжтой болж байгаа. Тэгээд дээрээс нь болохоор манай бас нэг шинээр нэвтрүүлж байгаа систем маань болохоор unit bus system гэдэг. Одоо байны өрөө тий энэ ч нэ шүршүүртэй газар зогсоо орчдөг, ийшнээ усанд ордог. Энэ маань болохоор яг ингээд тэр чигээр энэ кабинаараа нэг иж бүрэн юм болдог систем. Энийг тэр чигээр нь авчираад байшин дотор угсардаг. Тэгэхээр нөгөө манай монголчууд одоо хуучны иймэрхүү байрнууд болон тий орон сууцнууд ингээд дээдлийн тааз мааз нь ингээд чиг болохоор ингээд хухарж унаад байдаг шүү дээ тий. Тийм юм уунаас бол маш хамгаалах бүрэн боломжтой. Дотор нь ингээд барьж байгаа усны одоо 100% хамгаалтын материалаар хийгдсэн. Дээрээс нь усны гаргалгаа нь болохоор зөвхөн ганцхан л байдаг. Хичнээн хаашаач ус цацарсан нэг ч гадагшаа гарахгүй. Зөвхөн дотроо нэг л нөхөр гарна. Тэгээ маш өргөн сонголттой юм материалын өргөн сонголттой юм байна. Бас дээрээс нь манай юм бас нэг оруулж байгаа систем китчен гэж байгаа. Энэ болохоор яг гартгооны тавилгыг одоо яг систем болгоод бүр ингээд нарийн шийдлүүдийг гаргаад ингээд бүх юм контролтой автоматжуулсан юм систем байгаа. Жишээлбэл одоо янз бүрийн доторх юм шургуулгандаа бүх аяг тав угаалтуур, угаагч, автомат угаагч гэсэн бүх юмыг оруулсан шингээсэн ийм юмуд оруулсан байгаа. Нүгээр ерөнхийдөө бид нэр Монгол хүн одоо 700 м квадрат талбай дээр тий амьдрал сайхан амьдрахын төлөө ямар төлөвлөлт хийх вэ гэдэг юмыг бүр эхнээс нь биш Японы хэдэн зуун жил одоо хийгдэж ирсэн юмнаас нь шууд систем нь оруулж ирээд Монголыгаа хөрсөн дээр буулгаад дээрэс нь одоо би өөрөө монгол хүний одоо аяд авах тий орон зай үйл хөдлөл одоо хаашаа хаагур яаж үргэлдэх вэ өрөөнүүдийн зохион байгуулалт гэсэн юмнууд би өөрөө төлөвлөө явж байгаа болохоор маш их олон давуу талтай. Архитектур гэдэг бол амьдралыг урлагтай нь гослуулж
урлагтай нь хослуулна гэдэг чинь тэр дотор байгаа амьдарч байгаа ус чинь сэтгэл санаагаар сайхан өөдрөг сайхан байж шүү дээ. Цэвэр агаартай дотор сайхан тохилог бичнээ сайхан. Дандаа тэгж байгаль руу дайртуулж тэр хүний эрүүл мэнд хамаар тэгээ дандаа нараа харж өглөө унтлагын өрөөг бол яагаад нарын тосгож яадаг вэ? Өглөө босон гүшиг татсан гэснээ сайхан байд. Тэгэхээр одоо тэр нарын тосгож байна. Өдрийн цагт бол нар чин зөмөр тэр айлын өрөөнүүдэд нар дамжиж байна. Нар шиг тийм сайхан байхгүй шүү дээ. За тэгээд орой ч гэсэн орой нарыг үзэн ингээд өөрөө тийм учраас энэ төлөвлөлтөн дээр бол аль бүх дэлхийн одоо нарыг бол бараг л 360 градусаар ингээд эргэжчихж хүү тийм тохиолсон. Хойдолт нь бол яг байгалийн цагын гэрэл орно. Барилгын одоо дизайны хувьд гэхэд бол маш олон төрөл байна л да. Ялангуяа Европ, Аз гэдэг янз янзын өөрсдийн гэсэн соёл түүх одоо амьдралын лайфстайл, амьдралын хэм маягаас шалтгаалаад дизайнууд нь бол янз янз байна. Миний ерөнхийдөө баримтлагдаг дизайн бол манай одоо Хирои Каримагийн багшийн манай үндсэн одоо яг дизайн болохоор минимализм гэж яддаг. Минимализм стил болохоор яг үндсэндээ болохоор Нью-Йоркоос Америк Нью-Йоркоос гаралтаа гэж ярьд юм лээ. Багштайгаас Москвад нэг on the show гэдэг ийм нуурын иргэдээр ийм далийн газар бас төлөвлөлт хийсэн байдаг. Тэр маань болохоор яг жинхэнэ минимализм стил. Тэгээд дээрээс нь маш цэвэрхэн. Тэгээд ер нь одоо хүний одоо хэмжээ гэж үүдэж шүү дээ. Уран зай хэмжээ. Тэднээсээ бол би бол аль болох эвдлэхийг боддог. За тэгээд эцнээлэхэд Монгол хүн болж төрснийхтэй Монгол гэдэг хүнээрээ бахархахаар тийм сайхан амьдрах орчныг бид нар бий болгож чаднаа. Тийм учраас Монгол гэр бүл монголчууд бид сайхан амьдрах ёстой. Баярлалаа. Карим Рашид өөрийн үеийнхэн дундаас хамгийн их бүтээлтэй сайн дизайнеруудын нэг юм. Өдгөө дэлхийн 35 оронд өөрийн ажлаа явуулдаг. Тэрээр 3000-аас дээш бүтээлүүдийг үйлдвэрлэлд хэрэгжүүлж 300-аад шагналыг өөрийн болгосон байдаг билээ. Түүний шагнал хүртсэн бүтээлүүдээс авч үзэхэд хаа сайгүй тааралддаг. Жишээ нь Гарбо хогийн сав, Умбра зориулж бүтээсэн Өв сандал, Моримито ресторан, Филадельфия болон Афин хотын Семирамис зочид буудлын интерьер зураг төсөл, Deutsche Bank, Audi гэх мэт алдарт компаниудын яарамгууд орно. Үүнээс гадна Dirt Devil, Method зэрэг компаниудтай хамтарч бүтээгдэхүүний загвар, мөн Artemid болон Magis тавилга, Citibank, Hyundai-гийн брендийн нүүр царай, Lassie, Samsung-гийн өндөр технологиудад дизайн, View, Clicquot, Swarovski-д гоёлын идэл гэх мэт ажлуудыг гүйцэтгэжээ. Каримийн талаар Time, Financial Times, New York Times, Square, GQ зэрэг ном сэтгүүлүүдэд олон бий. Карим чөлөө цагаараа DJ хийх ба төрөл бүрийн урлаг болон хувцсны загвар сонирхдаг бөгөөд бидний материаллык орчныг бүх талаас нь уран дизайнаар өөрчлөхийг хичээдэг. Тэрээр хэлэхдээ дизайн бол гоо үзмжийн бизнес. Ямар ч бизнес гоо үзмжинд ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй. Учир нь хүн төрөлхтөн бүгд гоо сайхан үзмжийг хүсдэг. Дизайн гэдэг бол алдаа онооноос олж авсан туршлагыг ашиглан өөрсдийн болон бусдын амьдралыг гоо үзмж болон сэтгэл санааны талаас нь яруу найраг мэт сайхан болгох мэдрэмж гэжээ.
Манай энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Нэвтрүүлгийн маань ерөнхий ивент тэгчээр Номин Construction хамтран ажиллаж байгааг дуулахаа таатай байна. Та нэвтрүүлэгтэй холбогдох эсвэл доор хаягаар бидэнтэй холбогдорой. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Баяртай үзэгчдээ.